Дональд Трампын засаг захиргаа Хятадын худалдааны салбарт Америкийн компаниудын оюуны өмчийг зөө бусаар хэрэглэх үзэгдэл их, мөн худалдааны харилцаа нь шударга бус, тэнцвэргүй байна гэж үзсэн учраас зарим төрлийн импортын бараанд галлийн өндөр татвар ногдуулахаа өнгөрсөн 1-р сард мэдэгдсэн юм. Энэ хүрээнд 3-р сарын 8-нд ган хөнгөн цагаанд оногдуулах татвар баталгахыг үүрэг болгон гарын үсэг зурсан нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоёр их гүрний дунд худалдааны дан эхэллээ гэх шуугааныг дагуулсан билээ. Үүний хариуд Хятадын засгийн газраас ч мөн Америк нэгдсэн улсаас импортоор авдаг 128 төрлийн бараа бүтээгдэхүүний галлийн татварыг нэмэгдүүлснээр байдал улам хүндэрсэн бөгөөд энэхүү нөхцөл байдал нь олон улсын компаниудыг алдагдалд оруулж дэлхийн эдийн засгийн хямрал руу хөтөлж болзошгүй гэж ажиглагчид болгоомжуулж байв. Харин өнгөрсөн 4-р сараас эхлэн цагаан ордны зүгээс хоёр орон тохиролцоонд хүрэх яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа тухай мэдэгдснээр хөрөнгийн зах зээлийн индекс сэргэж байдал зөөлрч эхэлсэн юм. Мөн хоёр гүрний хооронд үүсэж буй худалдааны маргааныг шийдвэрлэхийн тулд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сангийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Стивен Минючнийг Хятад руу илгээнэ гэдгээ өнгөрсөн мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэрээ мэдэгджээ. Тэрээр Хятадын зах зээл нээлттэй биш, худалдааны тэнцвэргүй байдалд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд Минючнээр удирдуулсан төлөөлөгчид тохиролцоонд хүрэх боломж их байгааг онцолжээ. Америкийн нэгдсэн улсад 2001 оноос хойш 57 мянган үйлдвэр хаалгаа барьж 25 сая Америкчууд боломжийн цалинтай ажиллаар хангагдаж чадахгүй болжээ. Think Tank Economic Policy Institute-ийн гаргасан судалгаанд 2001-ээс 2011 оны хооронд Америкийн нэгдсэн улсад Хятадын импорт нэмэгдсэнтэй холбоотойгоор 3.3 сая хүн ажилгүй болсон гэжээ. Гэвч дан ганцхан Хятадаас хамаарч Америкийн үйлдвэрлэлийн салбар уналтанд орж байна гэвэл өрөөсгөл ойлголт бөгөөд Америкийн нэгдсэн улс Азийн орнуудтай хийдэг худалдаанд алдагдал хүлээж эхэлсэн цаг хугацаа сүүлийн 30 жилээр хэмжигдэнэ гэж France News-д бичжээ.